Шинжлэх ухаан технологийн их сургуулийн цаг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн тээврийн салбар, автомашин ашиглалт, авто аж ахуй, дотоод шатлалтын хөдөлгүүр, нэрсэг техникийн механик, авионик, тээврийн менежмент, логистик менежмент мэргэжлэр, шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн тээврийн салбар, автомашин ашиглалт, авто аж ахуй, дотоод шатлалтын хөдөлгүүр, нисхийн техникийн механик, авионик, тээврийн менежмент, логистик менежмент мэргэжлэр, механик, мехатроникийн салбар, үйлдвэрлэлийн автоматжуулалт, машины электрон систем, үйлдвэрлэлийн механикжуулалт, барилгын материал үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж мэргэжлэр, машин үйлдвэрлэлийн салбар, металл боловсруулах технологи, металл ураг, металлын технологи мэргэжлэр ялсалт авна. техникийн механикийн тэнхим, Механик системийн загварчлал мэргэжлэр сургадаг бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, агнуурчин, автомашины засварчин, металл боловсруулах суурь машины оператор, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик мэргэжлэр сургаж, олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэн салбарын манлайлагчдыг төрүүлнэ. шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургууль. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн цаг цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар тус сургуулийн механик тээврийн сургуулийн сургалтын хөтөлбөр үйл ажиллагаа онцлог давуу талуудыг ярилцгаар механик тээврийн сургуулийн дэд захирал доктор дэд профессор Хаш Баттай ярилцж байна. Танай сургалтын хөтөлбөрүүдийг онцолж ярих гэж бодож байна. Одоо ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ? За баярлалаа. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За манай сургуулийн хувьд 1962 оноос анх мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. За энэ хугацаанд бол олон хөтөлбөр мэргэжлүүд шинээр нээгдэж ингээд үйл ажиллагаанд чиглэлээд явж байна. За манай сургуулийн хувьд бол үндсэн хөтөлбөр бол тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Тээвэр гэхлээр 3 тээврийг авч үзэж байгаа. Автоинженер буюу ингээд авто тээврийн инженерүүдийг бэлтгэж байна. Үүний дараагаар 2000 оноос бол нисэх агаарын хүлгийн инженерүүдийг бэлтгэж эхэлсэн. Энэ хичээлийн жилээс бол ер нь төмөр замын механик инженерийг бэлтгэж эхэлж байна. За дараа нь бол үндсэн механик инженерүүдийг бэлтгэж байгаа. Тэгээ механик инженерүүд бол аж үйлдвэр, барилга, замын салбар, уул уурхай гэдэг. Ингээд бүхэл бүтээн байгуулалтын дээр ажилладаг ийм инженерүүд гарч байгаа. За мөн дараагийн чиглэл бол электроник автоматжуулалтын чиглэлээр инженерүүдийг бэлтгэж байна. За энэ электроник автоматжуулалт бол цэвэр автоматжуулалт биш. Энэ дээр бол механик суурьтай байдгаараа манай мэргэжлийн нэг онцлог байгаад байгаа. Тэгэхээр эхний 2 жил бол механик чиглэлээр хөтөлбөрүүдэд эзэмшээд ингээд үргэлжлүүлээд бол электроник автоматжуулалтын нарийн мэргэжлүүдийг ингээд судалж төгсдөг инженерүүд байгаамаа. За энэ чиглэлийн инженерүүд бол хөнгөн хүнсний үйлдвэр, буу гэдэг ч юм уу, автоматжуулах гэсэн системтэй үйлдвэрүүдэд голчлон ажилладаг юм аа. За дараагийн нэг чиглэл бол менежмент. Энэ менежментийн чиглэл бол тээврийн салбартай харьяалагддаг. За өөрөөр хэлбэл тээврийн менежмент, логистик менежмент, за төмөр замын тээврийн менежмент гэсэн. За ийм чиглэлүүдээр бол үндсэн мэргэжлэнгүүдээ бакалаврын түвшинд бэлтгэж байгаамаа. Энэ хөтөлбөрүүдээр бүр одоо яг сайхан тодорхой ярил. Одоо хүүхдүүд бол ихэнхдээ ингэдэг л дээ. Юу гэдгийг одоо төмөр замын инженер болно гэдэг юм уу те. Тэр чиглэлийн л хүн болно гэдэг. Гэтэл яг тэр салбарт очиод ажиллахад эрхлэн гүйцэтгэх ажил нь ямар онцлогтой гэдгийг одоо мэргэжлийн онцлог нь юм гэдэг нэг тодорхой сайхан ойлголтыг дор дарнагууд явуулсан зүгээр бол. За тэгэхээр бол яг ажлын байран дээр очиод багаас нь эхлээд дадлгаж явна л да. Яг үндсэн инженерийн чиглэлээр ажил хийхэд бол гол нь зохион байгуулах чиглэлийн ажлуудыг хийж байгаа. Автын чиглэлийн автомашинтай тодорхой хөдөлгөөн байгууллага дээр инженерээр ажиллаа гэж бодоход за тэр хөдөлгөөнүүдийг зохион байгуулалтын ажилтныг хийдэг зохион байгуулалтын инженер хийж болно. Тэр засвар үйл ажиллагааг нь удирддаг ингэ засварын инженер байж болно. Тухайн чиглэлээс хамаарат за жишээлбэл хөдөлгөөнийг зохион байгуулдаг инженер байх юм бол за тэрэн дээр тухайн хөдөлгөөнүүдийг ямар хугацаанд ямар графикийн дагуу гаргах уу, за хэдийдэн засвар үйлчлэгэнд оруулах уу, одоо ямар даацтай ямар хөдөлгөөнийг сонгож энэ ажил үйлчлэгэнд гаргах уу гэдэг ч юм уу. За энэ чиглэлийг зохион байгуулалтын чиглэлд ажилладаг ийм инженерүүд байж болно. За жишээлбэл засварын инженерүүдийн хувьд бол сэлбэг материал ямар сэлбэг материалуудыг ашиглах уу, за тэднэр дээр ямар тоног төхөөрөмжүүдийг ашиглах уу, за тэднэрт ямар хугацаанд засвар үйлчлэгээ хийх үү, ажиллаж байгаа засварчдыгаа удирдах зохион байгуулад хамгийн гол нь бол хөдөлгөөний техникийн бэлэн байдал гэж ярьдаг. Тэгээ техникийн бэлэн байдлыг хангах, дээр нь бол тэр ашиглалтыг бүрэн гүйцэд хангах гэдэг ч юм уу. Тэгээ энэ чиглэлээр бол ингээд зохион байгуулалт ажиллах ажлуудыг хийн дээ. Тэгэхээр танай одоо механик тээврийн сургууль бас шинэ анги нээж авах. Энэ бол одоо энэ жил төгсөгчдөд одоо танад элсэн суралцах сонирхолтой залууст бол одоо шинэ мэдээлэл болж өрнө. За би түрүүн хөтөлбөр ярихдаа дурдчихсан. Төмөр замын чиглэлийн механик инженерийг бол ингээд шинээр бэлтгэн гаргахаар болж байна. Дээр нэмээд төмөр замын тээврийн менежмент мэргэжлэн бэлтгэж байгаа. За ингээд энэ хоёр мэргэжлийг бол ерөнхийдөө шинээр нээж байгаа гэж ойлгож болно. Манай оронд одоо ингээд төмөр замын бүтээн байгуулалт эд өрнөж байна. За энэтэй холбоотойгоор бол яг төмөр замын чиглэлийн байгууллагуудаас бидэнд бас захиалга ирж байгаа. Өөрөөр хэлбэл
ингээд төмөр замын хөгжилтэй бүтээн байгуулалттай уялдаад төмөр замын инженеруудыг бэлтгэх шаардлага гарлаа. Тэрийг зохион байгуулдаг менежментийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага гарлаа гэдэг ингээд захиалгын дагуу бид нар бол бэлтгэж байгаа. За тэгээ энэ хөтөлбөр мэргэжлийн нэг онцлог бол тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За энэ дээр бол хоёр төрлийн тэтгэлгийг энд ярьж болно. За энэ дээр бол манай сургуультай хамтын ажиллагаатай 5 толгой төмөр зам гэж байгуулга байгаа. Тэгээ 5 толгой төмөр зам байгуулгаас бол ер нь ингээд элсэгч нарт бол тодорхой шалгуурын дагуу нэлээд олон оюутанд тэтгэлэг өгөх. За ийм хөтөлбөрийг бид нар ингээд ярилцаа явж байна. Дээр нь бол Өмнөгов аймгийн засаг даргын тахын газар бас элсэгч нартаа зориулаад тэтгэлэг болгодог. За энэ тэтгэлэг бас энэ төмөр замын чиглэлийн мэргэжилтнүүдэд илүү түлхүү болох нөхцөл байдал бол яригдж байгаа. Тэгэхээр бол яг шинээр одоо нэгдэж байгаа хөтөлбөрүүд маань бол ингээд илүү хөгжөөд явах боломжтой байгаа. Түрүү жилээс бид нэр хамтарсан хөтөлбөр дээр бол Солонгосын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг л та. Тэгээд энэ Солонгостой хамтарсан хөтөлбөр маань бол их сургуулийн тоо нэмэгдэж байгаа. Тэгээд түрүү жилээс мөн хуучин бол Сүнжээ хааны их сургуультай хамтарсан хөтөлбөрөөр механик инженерүүд бэлтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс бол ингээд Өвднам Солонгос улсын Хамбатын үндэсний их сургууль гэж байна. Энэ их сургуультай хамтарсан хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. За ингэснээр бол Монголд 2 жил суралцаад үргэлжлүүлээд Солонгост 2 жил суралцаад ингээд хоёр их сургуулийн дипломтой төгсөх ийм хөтөлбөр маань ингээд өргөжөөд явж байгаамаа. Хоёр дөрөв нь хоёр хөтөлбөр тий. Шинэ нээж байгаа анги дээр бол илүү бас тэтгэлэг хөтөлбөрийг бас төлөхөд дөрөв болгож байгаа юм байна тийм ээ. За ер нь бол шинжилгээ технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд бүгд л их олон сайхан тэтгэлэг хөтөлбөрөөр оюутан залуусаа дэмждэг. Үр дүнд суурилсан чадвартай, мэдлэгтэй, үнэлэмжтэй, өөртөө итгэлтэй юмуд боловсон хүчин болгож гаргах, эх орны үнцэнтэй иргэн болгох гэдэг үүднээс ер нь олон талын хөшүүрэг, дэмжлэг, тэтгэлэг, суралцах тэр олон сайхан тэр дуудлага болсон сэтгэлийн урьаа болсон ийм сайхан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр танаас сургуулийн хувьд ямар тэтгэлгүүд хэрэгжүүлж байна? За тийм. Тэгэхээр бол ингээ оюутны сурах үйл ажиллагааг дэмжих бас ингээ амжилттай сайн суралцж байгаа оюутанд бас хөшүүрэг олох үүднээс тэтгэлгүүд бол ингээ хэрэгждэг л дээ. Тэгэхээр энэ олон албан байгууллагын тэтгэлэг байна. За гадаадын болон дотоодын. За дээр нь бол ТС нэрмж тэтгэлгүүд гэдэг ингээ олон тэтгэлгүүд байдаг юм аа. За энэ тэтгэлгүүдэд бол манай сургуулийн оюутнууд бол маш өгнөөр хамрагддаг. Сайн суралцаад үнэлгээний голчтон өндөртэй байгаа оюутнууд бол тодорхой шалгуурын дагуу материалаа өгөөд олон төрлийн тэтгэлгүүдээс бол авах боломжтой байгаад байгаа юм. Хамгийн ихний тэтгэлэг бол ингээд шүтээсийн электрийн нэрмжит тэтгэлэг гэдэг байгаа. Электрийн нэрмжит тэтгэлгийг бол шинээр элсэж байгаа болон амжилттай төгсөж байгаа оюутнуудад олгодог ийм тэтгэлэг байгаа. За энэ бол ингээд ерхий шалгалтын өндөр оноотой сургуулийн амжилттай төгсөж байгаа оюутнууд бол тэтгэлгийг авах боломжтой байгаа. Бас манай сургуулийн нэг онцлог бол металл боловсруулах технологи гэж хөтөлбөр байгаа. Тэгээ металл боловсруулах технологи хөтөлбөр бол сүүлийн үед дижитал технологи нэвтэрч байна. Тэгээ тэрнтэй холбоотойгоор бол ер нь үйлдвэрлэлийн дижитал технологи гэсэн энэ чиглэлээр элсэж байгаа оюутнуудаа бол тэтгэлэг болгож байна. За энэ тэтгэлэг бол Японы хөрөнгө оруулалттай компаниуд их байдаг шүү дээ. За тэр компаниудаас маань сургуультай харилцаад одоо металл боловсруулах технологи мэргэжлэр элсэж байгаа оюутнуудад тусгайлан тэтгэлэг болгож байгаа ийм хөтөлбөр байгаа. За өөрөөр хэлбэл тэр элсэгч маань бол тодорхой шалгуурыг хангаад нэлээд олон оюутан бас энэ тэтгэлэгт хамрагдах ийм нөхцөл бас энэ бол нэлээд боломжтой тэтгэлэг байгаад байгаа. За ингээд ярих юм бол Sumitomo корпорацийн тэтгэлэг гэж байна. За энийг би жишээ болгоод яриа. Тэгээ энэ тэтгэлгийн хувьд бол ерөөсөө сунгагддаг тэтгэлэг байгаа юм. Тэгээ нэг удаа өгөөд орхих биш. Тухайн оюутан маань хэний жилээ тэтгэлэг аваад амжилттай сурсан тохиолдолд дараагийн жилээ үргэлжлүүлж аавна. Энэ тэтгэлэг маань үргэлжлэж явсаар байгаад ер нь бол ингээд суралцах хугацааныхаа тэтгэлгийг тухайн байгууллагаас авах боломжтой ийм өргөн боломжтой тэтгэлэг байдаг юм аа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн тээврийн салбар, автомашин ашиглалт, авто аж ахуй, дотоод шатлалтын хөдөлгүүр, нисэх техникийн механик, авионик, тээврийн менежмент, логистик менежмент мэргэжлэр, шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн тээврийн салбар, автомашин ашиглалт, авто аж ахуй, дотоод шатлалтын хөдөлгүүр, нисхийн техникийн механик, авионик, тээврийн менежмент, логистик менежмент мэргэжлэр, механик, мехатроникийн салбар, үйлдвэрлэлийн автоматжуулалт, машины электрон систем, үйлдвэрлэлийн механикжуулалт, барилгын материал үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж мэргэжлэр, машин үйлдвэрлэлийн салбар, металл боловсруулах технологи, металл уураг, металлын технологи мэргэжлэр ялсалт авна. техникийн механикийн тэнхим, Механик системийн загварчлал мэргэжлэр сургадаг бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, агнуурчин, автомашины засварчин, металл боловсруулах суурь машины оператор, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик мэргэжлэр сургаж олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэн салбарын манлайлагчдыг төрүүлнэ. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик тээврийн сургууль.
Өнөөдрийн дугаартаа бид шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн сургалтын хөтөлбөр үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн онцлог, элсэлт гэдэг энэ олон талын үйл ажиллагааг сонсогчдод хүргэж байна. Тэгэхээр тус сургуулийн дэд захирал доктор дэд профессор Хашбаттай ярилцж байгаамаа. Механик тээврийн сургууль маань гадаадтай хамтарсан олон хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хоёр дээр нэмэх нь 2 гэж. За энэ бол гадаад хэл сурах, хос хэлтэй болох, хөдөлгөөн морьтон болох гэдэг ингээд олон давуу талтай 2 сургуулийн диплом өөрлөөд орчинд нь сураад чадвартай болсон хүчин төгсөж гарах ийм олон давуу талуудтай байдаг штэ. Манай сургуулийн хувьд за ерөнхийдөө 2 улстай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эхнийх нь бол Солонгос, дараа нь Япон улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За хоёулаа онцлогтой. Тэгээ Солонгостой хамтарсан хөтөлбөр бол эсэлт авахтаа ингээд улс орон даяар квота зарлаад тэндээсээ бол тодорхой тооны оюутнуудыг элсүүлээд хөгжлөөн сургадаг байгаа. За Японтой хамтарсан хөтөлбөрийн хувьд бол суралцж байгаа оюутнуудаас сонгон шалгаруулалт явуулдаг. За өөрөөр хэлбэл энэ дээр бол 100% тэтгэлэгтэй, 50% тэтгэлэгтэй ийм квотууд байгаа. Тэгээ суралцж байгаа оюутнууд маань Япон хэлний болон англи хэлний мэдлэг за тэгээ ингээд сургуулийн амжилтаараа хоорондоо өрсөлдөөд ингээд шалгарсан оюутнууд маань бол Япон улсад суралцаад за мөн ингээд 2 их сургуулийн дипломтой төгсдөг ийм хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрөөр бол хэдий яг их олон оюутныг болж амжихгүй л да. Яг хэдий цөөхөн ч гэсэн ингээд сүүлийн 10 жилийн хугацааны хөтөлбөр хэрэгжлээ. Тэгэхээр нэг 20 шахам оюутан энэ хөтөлбөрөөр төгссөн байдгийг. Төгссөн оюутнууд маань бол тэндээ магистрт үргэлжлүүлэн суралцах. За ингээд магистра төгсөөд Японд бас ингээд өндөр технологийн компаниудад ажиллах гэх мэт сургуулаа төгсөөд бол ингээд амжилттай ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн өгөөж бол тэр хэрээр өндөр байгаа гэж боддөг юм аа. За Солонгостой хамтарсан хөтөлбөрийн хувьд бол Солонгос Монголын харьцаа бол нэлээд өндөр түвшинд байдаг шүү дээ. Тэгээ тэр утгаараа бол нэлээд олон оюутнууд элсэж ордог. Тэгээд энэ элсэн оюутнууд маань бас шалгарна л да. Тухайн элсэн оюутнуудаас 10 гаруй оюутан одоо нэг удаа ингээд Солонгос руу явж байна л да. Тэгээд тэндээ хэлний бэлтгэл болсон үргэлжлүүлээд за хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн 3 дугаар курсийн курс рүү орно. Одоо манай шүтээс сурч ягаад буцаад Солонгост шилжин суралцж байгаа оюутнууд маань бол одоо амжилттай суралцаад явж байна. Эхнээсээ ингээд төгсөлт хийгээд 2 их сургуулийн дипломыг аваад үргэлжлүүлээд ажиллаж байгаа оюутнууд маань эхнээсээ бол ингээд гараад эхэлсэн байна л да. Суралцагчдын чанар чансаа ер нь шинжлэх ухааны технологийн их сургуулийг сонгон суралцсны гол үр дүн энэ бол ажлын байр. Ажлын байран дээр гарч ажиллаж байгаа, үр дүнтэй ажиллаж байгаа, дээр нь одоо төгсөөд шууд ажлын байртаа золгож байгаа энэ үзүүлэлтүүд ер нь илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр танай сургуулийн төгсөгчид голцоо ер нь ингээд төгсөөд ажлын байран дээр очих магадгүй суралцчих хугацаанд одоо бас чадвартай оюутнууд урилгаар одоо ажлын байранд уригдах гэдэг ийм сайхан давуу талууд бол олон байгаа баг. Ер нь шинжлэх ухааны технологийн сургуулийг сонгон суралцсанаар ямар давуу талтай байх вэ гэж. Тэгэхээр яг инженерийн мэргэжлийн нэг онцлог байдаг шүү дээ. Яг инженерийн чиглэлийн хувийн сургууль их ховор байдаг. Тэгээд яг ховор байдгийн учир нь бол ер нь тоног төхөөрөмжтэй иргэн голцоо холбоотой байх. Тэгэхээр инженерийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд маш их хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Тэр бол бас тодорхой үн өртөг өндөртэй байдаг. Тийм учраас хувийн сургуулиуд тэр болгон авах болцоо бас тийм зарлалнууд байдаг байх л та. За шинжлэх ухааны технологийн сургуулийн хувьд бол ингээд за өөрийн хөрөнгөөр болон төслөөр маш их тоног төхөөрөмж багаж хэрэгсэл ер нь бол ингээд материалын баазыг бүрдүүлсэн байдаг л да. Тэгээ манай сургуулийн хувьд нэг онцлог бол Япон Монголын засгийн газрын хооронд хэрэгжиж байгаа мянган инженерийн төсөл байдаг. Тэгээ мянган инженерийн төсөл бол нэлээд олон жил хэрэгжиж байна. 2014 оноос эхэлсэн. За одоо ингээд 7 дахь жилдээ үргэлжлээд ингээд явж байна л да. Тэгээ энэ төслийн хүрээнд бол маш олон давуу талууд манай сургуульд гарч ирж байгаа. Багшныг мэргэжил дэвшлүүлэх энэ ажиллагаа явагдаж байна. Манай сургуулийн маш олон багш бол Япон улсад мэргэжил дэвшлүүлсэн байгаа. Урт богино хугацаагаар зэргийн болон зэргийн бус гэж ярьж байгаа. Тэгээ зэргийн бус гэхлээрээ бол 14-өөс 1 сарын хооронд ч юм уу ингээд мэргэжил дэвшлүүлж байгаа. За зэргийн гэхлээрээ магистр, докторт ингээд суралцж байна. Мөн мянган инженер төслийн хүрээнд бол манай сургуулийн энэ материалын бааз тоног төхөөрөмжийн нэг 80 орчим хувь шинжилэгдэж байна. 2014 оноос хойш бол ингээд захиалгууд хийгдээд, сонгон шалгаруулалт хийгдээд ингээд манай сургуульд ирэх ёстой тоног төхөөрөмжүүд маань бол ерөнхийдөө үрж ирээд ингээд суйрлагдаад байж байна л да. Их сургуулийн тоног төхөөрөмжийн нэг 80 орчим хувийн шинжилэгдэнэ гэдэг бол энэ бол маш том амжилт л да. Манай сургуулийн нэг 20 орчим лабораторид байгаа тоног төхөөрөмжүүд дээр өөрчлөлт гарсан гэсэн үг. Энэ материалын баазыг түшиглээд бэлтгэж байгаа инженерүүд бол мэдээж ажлын байран дээр гарах тийм ээ ингээд мэдлэг чадвар эзэмших нь бол илүү өндөр түвшинд гарна гэж ингэж ойлгож байгаа. За ингээд дараагийн хичээлийн жилээс эхлээд бол бидний сургуулийн үйл ажиллагаанд бол нэлээд одоо ингээд ахис дэвшил гарч байгаамаа. За ингээд ажлын байрны тухайд бол за суралцаа төгсөж байгаа оюутнууд маань бол за бараг л ингээд 100% ажлын байртай болдог. Ер нь сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор инженерүүдийн хэрэгцээ их байна л да. Тэр утгаараа бол ингээд ажлын байртай болохын үйл ажиллагаа бол их өндөр байдгийн. Одоо манай сургуулийн төгсөж байгаа төгсөгч нарын хувьд бол суралцж явах хугацаанд байгууллагуудтай холбогдож
холбогдоод албан байгууллагын зүгээс манай сургуульд хандаад бол төгсөж байгаа хүмүүсийг одоо яг диплом хамгаалахаас өмнө ингээд ажилтны байртай болох ийм үйл ажиллагаа бас явагдаж байгаа. Тэгээд төгсөн гарсан оюутнууд байна бол үндэсний том компаниудад ажиллаж байна л да. За энэ дээр бол оюутлага, таван толгой, Трансвест, за Вагнер Аз гэдэг ч юм уу. Тэгээ энэ одоо үндэсний томоохон компаниудыг бүрдүүлж байгаа боловсон хүчин бол механик инженерүүд, за ингээд манай сургуулийн төгсөгчнөр бол маш олноор ажиллаж байгаа. Бас нэг төгсөгчдийн маань нэг онцлог гэх юм бол төгсөн гараад өөрснөө ажлын байраа бий болгодог бас нэг ийм төгсөгч нар байна. Тэд нар бол ингээд сурсан мэдсэн зүйлээ ашиглаад өргөжлүүлээд ингээд жижиг компани байгуулад тэр нь бол ингээд өргөжөөд явж байгаа юм л да. Одоо хамгийн наацхан жишээ бол ингээд төгсөн гарсан инженерүүд бол автоүжихний газруудыг олноор байгуулдаг. Тэгээд тэр автоүжихний газруудаа байгуулад тэн дээр бол ингээд хөгжүүлээд ажилтан ажилуулад ингээд засвар үйлчлэгээ хийгээд явж байна. За бас нэг онцлог гэх юм бол манай сургууль сүүлийн жилүүдэд CDIO буюу бүтээлчээр сурах ийм үйл ажиллагааг хэрэгжүүлээд сургуулийн технологитой нэвтрүүлээд ажиллаж байгаа юм л да. Энэ хөтөлбөрөөр төгссөн оюутнуудын нэг онцлог бол яг л нөгөө өөрсдөө зохион бүтээх үйл ажиллагаа хийж явах явцдаа сурдаг. Тэгэхээр зохион бүтээх явцад лекцийн хичээлээр үзсэн мэдлэгээ ингээд баттгаад сурсан инженерүүд бол яг ажлын байран дээр гараад бол энэ дээр яг л өмнө сурсан зүйлээ ашиглаад явах учраас бол маш амжилттай ажиллаж байгаа юм л да. Програмын удирдлагатай суур машин гэж байдаг. Тэгээ програмын удирдлагатай суур машин дээр бол оюутнууд ажиллаад ингээд тухайн хийцийг бэлдээд хийдэг. Тэгээд энэ машинаа бол өөрсдөө зохион бүтээх ийм үйл ажиллагааг бас оюутнууд хийдэг юм л да. Оюутан байх хугацаанд ингээд багш нартайгаа хамтраад тэр одоо CNC буюу програмын удирдлагатай суур машиныг өөрсдөө зохион бүтээгээд тэр зохион бүтээсэн суур машин дээрээ бэлтгэцүүдээ бэлдээд одоо ингээд бэлтгэгдсэн инженерүүд байна. Ажлын байран дээр гараад тэр чиглэлийн компаниг байгуулсан байгаа юм л да. За өөрөөр хэлбэл програмын удирдлагатай суур машиныг өөрсдөө бүтээгээд тэгээд тэрийг зах зээлд борлуулдаг энэ компани хийсэн байна. За энэ нь бол өөрснөө ажлын байраа бий болгосон нэг жишээ гэж ойлгоод байгаа юм. Дээр нь нисхийн чиглэлээр төгссөн оюутнууд байна. Дорооны чиглэлээр бас компани байгуулчихсан байна. Гэх мэтлэн маш олон жишээг бас энд дурдж болно. Манай төгсөгчдийн бас нэг онцлог Японы үндэсний компаниудад ажиллаж байгаа нэг юм жишээ байгаа даа. Тэгэхээр манай сургууль за жишээ нь Toyota байна л да. Тийм Toyota-гийн ажил олгодог компанитай ингээд гэрээ байгуулад ажилладаг. Ямар зүйл усгдсан гэхээр манай сургуулийн төгсөгчд маань тодорхой бэлтгэл хийгээд за тэн дээр бол хэлний бэлтгэл, за дээр нь бас инженерийн зургийн бэлтгэлүүдийг хийгээд ингээд Японы томоохон компанид үргэлжлүүлэн ажиллах гэрээ байдгийг. Тэгээ энэ гэрээний дагуу бол бас маш олон төгсөгч нар үргэлжлүүлээд Японд ажиллаж байгаа. За энэ дээр бол Toyota, Mitsubishi, Nissan, Subaru гэдэг ийм компаниудыг хэлж болж байна. Тэгээ энэ компаниудад манай төгсөгч нар бас мэргэжлээр ажиллаж байгаа ийм бас сайн туршлага байгаамаа. Ер нь жилдээ хичнээн төгсөгчдийг төгсгөн гаргаж байна. Эсвэгчтэй бас угтаж авдаг. Ер нь энд статистик тоо мэдээлэл дурдуулсан юм байна. Яг сүүлийн жилүүдэд бол яг 12 дугаараа ингээд төгсөж байгаа төгсөгчдийн тоо бол буурсан юм байна. Тэр утгаараа бол буцаад их сургууль эсвэгчдийн тоо бас буурж байгаа л да. Ер нь бол хэвийн төгсөлт одоо ингээд 12 жилээ төгсөж байгаа төгсөгчдийн тоо хэвийн үед бол нэг 400-аас 500 оюутан манай сургууль элсдэг. Сүүлийн 2 жилд бол нэг 280-аас 300 оюутан жилд элсэж байна. Эсэлт бол зөвхөн намар авдаг. Төгсөлтийн хувьд 2 удаа төгсөн. За үйл төгсөөд хавар төгсдөг. Үйл 100 орчим оюутан, хавар нь 200 орчим оюутан. За нийлээд бол жилд 300 оюутан төгсөгч маань төгсөн гарч байна л да. Элсэж байгаа оюутнуудын онцлог байна манай сургуульд. 10 жил сурч байхдаа нэг ийм зохион бүтээх чиглэлийг сонирхолтой оюутнууд байдаг шүү дээ. Тийм сонирхолтой 10 жилийн төгсөгч нар маань бол эргээд оюутан болохтой бол яг л нэг эргээд суралцахтаа зохион бүтээх чиглэлээр энэ авьяасаа хөгжүүлэх ийм чиглэлд бол их ахис твшил байдгийн. Тэгээ манай сургуульд суралцж байгаа оюутнууд маань ер нь бол ихэнх нь зохион бүтээх чиглэлдээ бол авьяастай оюутнууд байдаг. Тэгэхээр 12-оо төгсөж байгаа сурагч нартаа хэлэхэд бол одоо физикийн хичээлдээ, математикийн хичээлдээ сонирхолтой бол тэгээд ямар нэгэн зохион бүтээх үйл ажиллагаанд сонирхолтой бол манай сургуулийг сонгоорой гэдгийг хэлэх гээд байна л да. Тэгээ манай сургуульд бол материалын бааз байна. Дээр нь бол ингээд оюутны зохион бүтээх үйл ажиллагааг дэмждэг бас маш олон багш нар байдгийг. Тэгээ өөр нэг хобби гэж ярьдаг шүү дээ. Тэгээ тэр яг зохион бүтээх үйл ажиллагаанд чиглэсэн хоббитой багш нар олон байдаг юм аа. Тийм учраас бол ингээд элсэн орж байгаа элсэгч нар маань сонирхолтой багш нар маань бас энэ хэрийг хөгжүүлэх чиглэлтэй байгаа учраас энэ чиглэлтэй ингээд хамтран ажиллаад мэргэжилтэн бэлтгэхтэй бол үр дүнтэй ийм сайн инженерүүд гарах боломжтой гэж ингэж бодож байгаамаа. За ингээд одоо энэ жил 12 дугаар ингээд төгсөж байгаа нийт төгсөгч нартай бол ингээд манай сургуульд хүрэлцэн суралцаарай. За бидний бэлтгэн гаргаж байгаа хөтөлбөрүүдтэй танилцаарай. Та бүхнийг сургуульдаа сурахыг урьж байна. Та бүхний өмнө манай сургуулийн үе таалга нээлттэй авах болно. За манай сургуулийн мэдээллийг бол шинжилгээ ухааны технологийн их сургуулийн Mass.edu маань гэсэн вебсайт за дамжаад механик тээврийн сургуулийн вебсайтаас бас мэдээллийг дэлгэрүүлэн авч болно хөтөлбөр хэрэгжлүүдийн талаар. Шинжилгээ ухааны технологийн их сургуулийн цаг цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар тус сургуулийн механик тээврийн сургуулийн сургуулийн хөтөлбөр үйл ажиллагаа онцлогийн талаар дэд захирал доктор дэд профессор хаш баттай ярилцлаа. Хүүхэд залуучуудыг соён гэгэрүүлэх нүүрийн хүйс эрдэнэ судалгааны ажилд нь амжилт хүсье. За баярлалаа.